Вебтуны маань ихэнд 1-2 эмч яриагаар эхэлдэг. Яг юу иржсэн бэ гэх юм бол сайн дурын томилгооны ажил явах уу эсвэл явахгүй юу гэдгээ ирж яадаг. Тэгээ сайн дурын ажил хийхээр очтол иргэний дайнтай газар үйж таардаг. Цус тогтоогч гэнэ үү? Би бол эмч. Би эмч учраас би чөтгөр гэж. Тэд хэлэхдээ зэрэгцээд нэгэн гэр бүлийн эмийг аврахаар өөрөө сумны бай болчихдог. Эмч. Би бол эмч. Гэж хэлэх энэ хүн бол Вебтуны маань гол дүр болох Жин Чонхи. Өнөөдөр би та бүхэндээ 2021 оны 1 сарын 16-нд гарч байсан Doctor's Rebirth гэх нэртэй Вебтуныг та бүхний чихэнд хүртээх гэж байна. Нэрийн нэг юмыг хэлэхэд намайг Кёно гэдэг энэ сувгийн шинэ хаалаа. За тэгээд Вебтун лөгөө орцгоё. Жинч маань мөрийн гих ертөнцөө дахин сэрдэг. Яг юу болсныг ойлгоогүй юуж байхад хажууд нь баахан өгсөн цогцснууд байж яадаг. Жинч маань ихэндээ бодохдоо киноны зураг авалт юм болов уу гэж боддог. Гэхдээ энэ бүхэн хитрхи бодит байдаг. Тэг жинч маань алхаад явж байтал хажуунаас нэг ах юм дуурдаг. Жинч гайхан амьд хүн байна. Та зүгээр үү гэж асуугаад ямждаг. Ах уу болохоор жинчэд ингэж хэлдэг. Жаала. Энийг их нэрт минь би өгсөн ч яах вэ? Жинч шүүнтэй зэрэгцэн цусыг нь тогтоох гэд үзье гэж хэлдэг. Азтай юм. Шархан хидид өмч дотор эрэхтэн зүгээр байна. Ямар ч тач цусыг нь тогтоох хэрэгтэй. Өгсөн зүйлээс нь нэг нэхэмэл гараад ирдэг. Энийг жимч харан үүгээр утас хийчий гэж хэлдэг. Тэгэд ямар тач өвчлөнгийн амийг нь аварч чаддаг. Би диваачнд итгэдэг үч. Гэртэн жирэмсэн ихнэр нь хүлэн суугаа. Нөхрийн хүсэлтсээр өргөт итгэж байна. Гоё. Амьдл дээрээ. Ядэрчин шүү. Өмнөх амьдралдаа том хүн болсон байсан ч хэцүү. Нэрээ дахиад амьд хүн байгаа болов. Ингэж хэлээд тэр хаваархыг харахаар басаад явдаг. Тэд явж байгаад баахан амьсгаатай үхэх хүмүүсийг хараад аврахаар шийддэг. Учир нь тэр бол эмч учраас. Тэгээ баахан хүмүүсийг шинждэг. Эхний дүрэн бол орч болохгүйг тодорхойл. Дөнгөж гороо. Надад эмнэлгийн багж байсан бол гэд яг шантрахын даван дээр үйлдэлөө баталгаа түргэлт гэсэн цамцыг олж хардаг. Энэ газар нь үнэл тохирч чадвал юу ч хүргэж чадах газар юм байна лээ. Жим чинийг харчаад гэхдээ эн чинь зөвхөн мөрийн зохиол төрөл байдаг үсттэй. Хэрвээ энэ үнэхээр мөрийн ертөнц юм бол энэ үнс баталгаа түргэлтийнх юм бол аврах баг ирж магадгүй юм. Зэрэгт сорсон зүйл минь хэрэг болно гэж хэмээх вэ дээ. Гэхдээ энэ биед нь үнэхээр агцсан хүнд юмнууд байдаг. Тэгэд манай Жиний маань backstory telling гэх юм уу да. Тиймэрхүү юм өрнөдөг. Манай эмч маань бол анханасаа зүгээр л мөнгө олохын тулд эмч болсон юм байна лээ. Тэгэд нэг зүйл мэдчих авдаг нь манай жимч маань өнчин төрсөн болж таардаг. За байж. Жимч гэд дуудаад байхаар жах ядаргаатай байна. Тэр өдөлөө жимч нь жоохон төстэйгээр нь чигмэд гээд нэрлчихье. За буцаад Вебтун лөгөө орцгоё. Тэд хэсэг байж байсан чинь хүн ирэх чимээ сонсогддог. Дэрэмчдөө юу вэ гэж бодож байсан ч үйлдэлөө баталгаа түргэлт ирсэн байдаг. Нэрэл аврах баг ирч эхэллээ шүү. Байц. Нэг л уншиж байсан юм шиг. Бурханлаг эмч. Бекрэний тэрэг. Эзэнтэн минь амьд үлдгэсэд байна. Юу? Арай ч үгүй байх. Гэт нэг л итгэж өгдөггүй. Манай жигмэд. Чи өөр амьд үлдгэсэд байна уу? Шалга. Ойлголоо. Авраг юм аа гэж бодохтой зэрэгцээд нэрийг нь асуудаг. Наа гэж жигмэд гэдэг. Юу, яг ч жигмэд гээгүй шүү. Жин Чонхи гэсэн шүү. Тийм. Энэ нөхцөлд тайм байна гэдэг ч сайн хэрэг шүү. Чи энэ майханг босгосон уу? Тийм ээ. Би энэ шархацсан. Энд хүн төвчдөнгүүд байна. Хурдан бурханлаг эмчийг дууд. Тэр сая үнэхээр бурханлаг эмч гэсэн үү? Зохиол дээр гардгаар бол бурханлаг эмч Бекрийн Тэнгэрийн 3 эмчийн нэг. Цагаан ломит үснээсээ болоод Бекрийн боёо цагаан лоо гэсэн нэрийг авсан. Хэдийгээр тэр эрэгтэй хүнч хинч харсан дорлон үзэсгэлэнтэй нэг. Яг л зохиол дээр гардаг шиг. Энэ зүгээр ч морийн ертөнц биш. Тэр зохиолдох ертөнц байна. Бүр шоконд орчдөг. Агууч төрийн хаан бол жигмэнтийн өгөхийнхээ өмнө уншиж байсан зохиол юм. Тэгэд нөгөө Бекрийн эмч чинь шууд шид ашиглаад эмчилчдэг. Тэгэд гайхаа энэ ойдлыг химчилсэн бэ гэж асуухад жигмэд маань шууд бигээд хэлчихдэг. Шархыг нь үнэхээр гайхалтай байсан байна. Чиний ачаар эдгэр хүмүүсийн амийг аварлаа.
Тэ тэндээсэн бүх хүмүүс гайхаа алмаардаг. Бурханлаг юмч магтлаа гэж үтэй. Энэ хүү яг хин болоо гэд нилээ олноороо гайхдаг. Чигмэд ч дараахан зан гаргаад би зүгээр л эмчлэхийг хүссэн гэж хариулдаг. Тэр хүмүүс явхдаа би танд хүчнийхээ талыг үлдээгээд цааш хөдлөе гэ талыг нь үлдээгээд цаашаа явчихдаг. Үйлчлөө баталгаа төрөлтийнхэн надаа өртөө боллоо гэдэг. Тэг кадр солигдсон нөгөө бурханлаг эмч дээр ирдэг. Таашаа ирэх гэж цагаа өрөх хэрэггүй байсан юм шүү дээ ирэх мэ. Гэт нөгөө бурханлаг эмч чинь нилээн ядраа сүлдчихсан харагддаг. Тэг түрүү ашиглаад байсан чадвар нь 9 үйлдэл цэхэлт гэсэн нэртэй чадвар юм байна лээ. Тэг бурханлаг эмч хэлэхдээ мэднэ. Гэхдээ тэглээгээд ялтай байлээ. Миний цагт өгч байна. Би айлэрт өгөх ёстой байсан. Би одоо 40 настай. Бэж та? 40 настай? Энэ бурханлаг эмч чинь 40 настай байсан юм биш үү? Би бол 20-тэй л гэж харсан. За тэр ч яхаа. Цааш нь явъя. Битгий тийм юм яриад бай. Одоо ч өөрийн залгамжаагаа бэлдэх хэрэгтэй боллоо да. Гэхдээ тэр хүүд ирээдүй байна. Гэт манай жигмдийг яриад байждаг. За энэ үрээд бичлэгээ дуусгая. Тэгээд анхных дээрээ амталгаа болгоод богино нэрээ гэж бодлоо. Тэгээд дараагийнх дээрээ илүү удаанаар уртаар цаг цаваа үнэхээр их зарцуулаад хийх болно. Тэгэхээр та бүхэн маань сайхан лайка дараад, subscribe дараад навд дэмжээрэй. За тэгээд түр бай.